төвжигнож бомбжигсэн Улаанбаатар хотод 21 цаг болсон байна. Үзэгч та бүхэндээ ТV8 телевизээс зориулан бэлтгэдэг тавилан нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхэлж байна. Бид хэн нэгний өнгөрсөн амьдралыг шүүхвш сэтгэлдээ олон асуулттай яваа хүмүүсийн асуултын хариултыг олж өгч хайж баярын нулимстай уулзуулахыг зорддог. Бид энэ удаад 1975 оны 10 дугаар сарын 7-ны өдөр буюу 1-р амарч газар буюу нийслэлийн өргөн амарч газарт мэндэлсэн нэгэн бүсгийн хувь тавиланг онцолж байна. Хүрвийн мягмар сүрэн гэдэг. Гэр бүлийн ам. Гэр бүлээр хамт амьдардаг 2 хүүхэдтэй. Хүүхдүүд нь одоо бүгдөө том нь тусдаа гарсан байгаа. Баг нь 12 настай 6 дугаар. За яагаад манай нэвтрүүлэгт орё гэж шийдсэн бэ? Би харин уул нь ээжигээ хахад ээжигээ гомдоочихгүй гэж бодоод би уул нь ээжигээ асуугаас эмэгшээдэг гэсэн аахгүй. Тэгээд одоо сүүлийн үед өгшрөөдөж тэр юм уу ээжигээ энэ тавилан нэвтрүүлэг үзээд дахаар ээжтэйгээ хүмүүс ингээ уулзаад тахлаар уулзмаар санагдаад ямар хүн байд юм бол нэг царайг нэг ганц харчихсан гэж бодлоо гэж л. Удах нь үл тайлагдах хүмүүний орчлонд мэндэлж байгаа бяцхан багчуудыг үлгийдэн авдаг газар бол төрөх тасаг. Тэрхүү төрөх тасагт өвдөлтөнд дэс чадсан бүсгүй нулимсыг нүдэрмхийн зуурал үгүй хийж аз жаргал бэлгэлдэг хүн бол дуугаан хадаасаар энэ хорвоод өнгө нэмэх бяцхан өрсүүд юм. Тэд эхийн хөвлөгөөс мэндэлсэн өдрөөс өөрийн тавиланг үлгийдэн авдаг учиртай. Ихэнх нь аав ээжтэй тэрвэрлж гэр бүлийн халуун хайрыг мэдрэн аз жаргалтайгаар энэ амьдралыг мэдэрч эхэлдэг бол зарим нэг нь өөр нэгэн гэр бүлд аз жаргал нэмэхээр ээжийн халуун хөвлөгөөс огт танихгүй нэгэн дээр очдог. Төрүүлсэн үрээ бусдад үрчлүүлсэн олон ээжүүд тортой хувцаа барьж ингрээсээ сүү асгаруулan гэрийн зүг буцдаг гашуун тавилантай. Амссан уураг асгарсан сүүнийхээ үнэрийг зөн сонгороо мэдэрсээр энэ хорвоог илээж яваа бяцхан өрсүүд хэдэн 10 жил өнгөрсөн ч гэсэн төрсөн гэр бүлийн сэтгэлдээ тээж байдаг нь нууц бишээ. Хүн амьдралын нухчаа эрээн бараан аз жаргалыг мэдэрч нас нэмхийн хэрээр үржлэгдсэн үр хүүхэд тань хизээч таныг мартдаггүй. Цаг нь ирэхээр таныг хайж эхэлдэг жамтай. Таниагаа чивэж яагаад таныг үржилж авах юм бол уг нь хүүхдтэй юм штэ. Хүүхдтэй тэр манай ээж чинь нэг манай ахыг гаргачаад нэг хүүхд тогтохгүйсэн гэсэн. Тэгээд намайг тэр цог эмнэлэгт байж ахтаа тэр хүүхний тэр оюун чимэг гэдэг үнийг таньдаг. Тэгэл л өргөж авсан юм шиг л 21 хоногт ахт өргөж авсан гэсэн. Тэгээ намайг хөхүүлж байгаа л үлдээг л гараа явсан гэсэн. Оюун чимэг. Манай төрсөн ээж аахгүй. Одоо өргөж авсан чинь Яна. Тэгэхээр 21 хоногтоо тавчлагдсан юм тийм үү? 21 хоногтоо тавчлагдсан. Албан ёсоор эсвэл зүгээр ингээд эмнэлэгч удагч байгаа авчихсан юм яг. Үгүй албан ёсоор энэ гэрт бүр авчирч хөхүүл сууж хагаад бүр ээж аав хоёр. Тэгэхэд манай аав байсан гэсэн тэр өргөж авсан. Тэгээд бүр хүлээлгэж өгсөн гэсэн. Таны ээж таны төрсөн ээжийн талаар ямар хэмжээтэйсэн гэж хэлсэн. Чамтай аягүй адилхан л хэлдэг гэж ярьдаг шүү. Өндөр цагаан хүүхэн байл. Өөрийгөө л гоёод идэг тийм өндөр цагаан сайхан хүүхэн байсан л гэж ярьдаг. Өөр юм өстө баг. Тэгэхээр та төрсөн ээжээ мэдгүй байгаа юм чи төрсөн аавыг бол бүр мэдгүй юм шүү дээ. Мэдгүй. Бас нэг хүн байгалах та. Байгаль хэлгүй. Байдгалгүй. Ямар хүн байдаг бол гэж бид баян бодчих. Надтай адилхан болов. Нэг сайхан царайг. Гэхдээ миний нэг дээр нэг ихч байдаг гэж манай ээж тэгж ярьдаг гэсэн байхгүй. Ядаж нэг харцсан. Надтай адилхан болов гэж. Янз бүрийн хүн боддог бил шүү дээ. Ямар юм бэ таа? Ямар хүн байгаа? Надаас нэг 2 3 уулагч байгаа илгүй дээ гэл тэгэл тиймэрхүү маргуулсан бодоол тэгс. Та ажилдаа ирж очихдаа олон ээж ахтацтай таардаг. Би яг ингээд одоо ингээд жишээлбэл хадам ээжийг ингээд амар өхөрдөж шин. Өгшүүн гарахаар би давтас өнтөр гэдэг өгшүүн гарахаар амар өхөрдөл хайр үрэл тэрчмээ санагддаг. Тэр гівч тэр хүмүүс надад тэрвэрлэх шин. Нэг хөөрхөн тийм шүү дээ. Би заримдаа хадам ээжигээ хөөрхөн штэ гэд илээ тэрвэрдэж шин. Тэгээд сая хэлсэн байхгүй юу? Өчтөр хэлсэн би мэдээгүй. Өчтөр хэлсэн чи надад сэтгэл бас л сэтгэлээр унаа тэгэл байх гал бас эвгүй эдэм билээ штэ миний хөө амжилт хүсэл гэсэн үг. Хүн бүхэн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрүүлдэг гэдэг.
оролцогч бүсгийн хувьд сүүлийн жилүүдэд төрсэн ээжигээ илүү бодсон болоод ч тэрүү унтаж, амрах үед ч гэсэн зүүдэнд нь байнга орж ирэх болсон байна. Үржилж авсан ээжигээ гомдоохгүй тулд төрсэн ээжийнхээ тухай огт дурсдаггүй байжээ. Харин тэрээр сүүлийн жилүүдэд төрсэн ээжигээ эрчимтэй хайж эхэлсэн ч хүссэн үр дүндээ хүрч чадалгүй өдийг хүрсэн байна. Хаа ингээл зүрх мөрхөвдгөл битгүй ингээл унтаж ах төрөл нүдэн дарагдаад идэв шин. Нэг танихгүй хүн энэ яг ээж байж магадгүй танихгүй хүн зүүдэнд орж ирж идэв шин. Тэр яг тийм танихгүй зүүдэнд орж ирээд байдаг байхгүй. Хамгийн сүүлд ямар үед одоо яг ээжигээ зүүдэлсэн бэ? Тэггүй нэг хөгшин нэг өндөр цагаан хүн орж ирсэн. Цагаан ингээд тэр ая тогтоолтонд орсон болохоор тийм л хүн орж ирсэн. Нойроо хэдэн жил бодоод байсан болохоор тэгж орж ирж байгаа гэж бодож байна. Ер нь нэг зүүд зөнтэй гэж ярьдэн шүү дээ. Зөнтэй гэж бодож. Нөгөө хүн санахаар зүүдэнд орж ирдэг гэдэгтээ та санал нийлдэг. Нийл. Тэгэхээр таны ээж бас таныг өгүүлж байгаа юм болов уу? Магадгүй. Охин минь хаана яваа? Ямар бүсгүй болсон бол намайг сандаг болов гэж. Яг наад чиг бас тэгж бодож байгаа шүү дээ. Ямар хүн бол байгаа бол гэж бодож байгаа. Би бас тэгж бодож шүү дээ. Ямар хүн бол өндөр цагаан хүүхэн гэжсэн ч одоо өндөр сайхан хөшмөл авах гэж бодож шүү. Гэсэн гонгосон сайхан хүүхэн л авах гэж. Арилцгаар хэдэн оны юм бэ? Мэддэг тэрээс та мэддэг. Манай ээж л өндөр сайхан хүүхэн л байсан гэдэг чинь. Таны хэдэн настайдаа төрүүлсэн юм? Арилцгаар. Тэгвэл хэд л 20 биттэй ч гэлүү тийм битгүүл юм яриадсан. Ээжийн тухайдаа танд хэцүү байдаг уу? Хэцүү шүү дээ. Аав гэдүүд ч үзээгүй мөрлөө. Аавын тухайд болохоор сүйл гатдсан би. Сэн. Бидэгтэй ээжигээ өнгөрснөөс амар сайн уйлангаа айгу сайн болцсон мэт л. Хөшүүн аргаар хайр хүрэл тэрж явмаас. Тал хөшүүн арахаар л ээжигээ дуудаж байгаас. Би ингээд гудамжинд явж явах төрөл хөшүүн гал сүмүцээ автагчдээ шин. Хөөх харагдаад минь надад таалагдсан юм нэрээд шин хөөх хөш. Одоо манай банкнд ороход зарим эмээнэр айгу хөөх шин. Сайн миний охин гэл. Наад одоо манай зэрэг чинь минь хоёроо зэрэг цавиг хүлжилдэг. Сайн миний охин гэл. Тэгэхээр би чинь баярлал. Яг ээж юм санагдаад байгаа юм чи. Ямар ч хараагүй мөрлөд ийч. Тэгтээ би ээжийг амьд тахт өрөөс ээжийг гомдоо гэж бодож ээж нь болоод уулзаж. Бэ миний ээж сэтгэлдээ сэвсүүлж байгаа. Өдөө сайхан өсгөөд гэж байгаа юм чи миний ээж яа. Гомдож гэж боддог байсан. Манай ээж ингээд баяр саялахаар хамгийн түрүүнд тусчаал бид нар хувцсыг бэлдээл манай нэ. Том хайлаа авгаа болсон байсан ч гэсэн хаал цагаа бэлдээл тэгэл миний төрсөн өдрөөс өөрийнх нь өдрөөж байгаа шиг л баярлал хоолцоо бэлдээл өглөө хосгоч чинь миний охин сэрээрээ гал хацар дээр үсээс ирдэг гэсэн байхгүй. Тэр би бүх юм бодогдол тэгэл хамгийн ээж нь бол тэгж л байгаа. Одоо ээж нээс бол бас ээжийг ингэж яаж явахгүй лсэн багтал гэж боддог шүү дээ. Тэгэхээр ээж гээл тэгэл. Таны үлдээ хилээгээр өвчлөгдсөн ч гэсэн сайн ээжийн гар дээр сайхан өсөж байна. Сайхан өссөн би. Эрүүл сарвал сайхан л сайхан өсөлөгдөж тийм. Тийм. Нэвтрүүлгийн оролцогч Мягмар Сүрэн гэдэг энэмэгтэй үрчлүүлэх болсон түүх ингэж эхэлжээ. Амаржаад удаагүй байсан нялх биетэй ээж оюун чимэг бяцхан охиноо давааны мавхтай Нинад үрчлүүлэх хүндхэн бөгөөд хэцүүхэн шийдвэр гаргасан байна. Совилогч мэрэгжилтэй Нина бүсгүй оюун чимгээс охин үрийг нь гуйснаар арга буюу тухайн герт аз жаргал хүсч охиноо үрчлүүлснээр ээж охин хоёрын ээдрээд тавилан эхэлсэн түүхтэй. 21 хоногтод үрчлэгдсэн гэсэн. Тийм манай 21 үрчлэгдэхэд таны төрсөн ээж танд нэр хайрлсан байсан уу? Битг хайрлсан би. Хайрлсан байсан болоод Мягмар Сүрэн гэж нэр өгсөн байлгүй. Би тэрийн систем мэдгүй. Пүрэг гэдэг чинь таны? Одоо нүргэж авсан аа байхгүй. Нүргэж авсан аа бол эрт өнгөрсөн гэж байгаа. 2-3 мөр тахтал өнгөрсөн юм шиг л. Таны ээж танд энэ талаар хэлж байгаагүй юу? Таны төрсөн ээж ямар ажил хийдэг гэсэн юм бэ? Тэр их систем мэдгүй шүү дээ. Таны төрсөн ээж одоо аль нутгийн тэр гэдэг ямар ч мэдээлэл авахгүй юу? Мэдээлэл авахгүй. Таныг урчилж авсан ээж чинь тухайн эмнэлэгт хэвдэж байсан юм уу? Яаж ба таныг? Манай ээж чинь одоо сувлэгч мөвлөгч л хийжсэн юм шиг дээ. Хүүхдийн
гандангийн тэнцэн дэх үе чинь хүүхдийн имлэг гэж байсан гэнэ үү? За. Тэнд л манай ээж нэг хэсэг суулгч мэдлэгчлээсэн биш үү? Таны ээж эрүүл мэндийн байгууллага ажилладаг. Тэгж байгаа сүлд нь болоод ханы материал сантигийн сэлэс ирээд гэсэн юм манай ээж. Ултарын газар. Өөр танд ер нь ямар нэгэн ерөөсөө өндөр эмэгтэй байсан гэдэг л тийм манай ээж л тэгж ярьдаг гэсэн. Таны төрсөн ээжийн авг та мэдэх үү? Харин авгийн бүр энэ одоо энэ өргөж авсан өвгийнхаа авгтаа хамтарсан биш юм ээ. Тийм л. Тэгээ ямаас оюун чимэг гэдэг байсан байхгүй. Миний тэр надад ганцхан үлдсэн юм тэр нөгөө юу байсан байхгүй. Миний эрүүл мэндийн төлөв гэдэг юм цагаан төвтөр гэдэг байсан байхгүй. Тэн дээр оюун хиний оюун чимэг гэсэн. Оюун чимэг авгтаа мягмар суран нэгдүгээр төрөх төрсөн гэдэг юм удаа бичсэн. Тэгээ тэр чинь би цагаан төвтөр танд байгаа юм байхгүй. Устгагдсан. Яа, хэзээ устгацсан нөө нүдлэр. Тий. 10 тэг устгагдсан нүүж мөдөр л устгагдсан. Тэгээд би чинь 12 онд чинь Нинагийн мягмар суран гэж явж яснаа бүрийн мягмар суран болцсон. Тэгэхээр 12 онд. Аха. Таны бидэнд өгж байгаа ээжийн талаар өгж байгаа мэдээлэл бол ердөө л оюун чимэг гэдэг юм. Оюун чимэг гэдэг. Оны та мэдэх үү? Оны мэддэг. Монголд одоо маш олон хэдэн мянган оюун чимэг байгаа шүү дээ. Би нэг хэсэг чинь аваг байх. Оюун чимэг гэдэг хүн болгоно таньдаг хүмүүсээсээ тэгэл асуудаг гэсэн. Тэгээд тэнэглэлцсэн гэсэн. Манай ажлын захирлын аваа гэсэн оюун чимэг гэдэгсэн тэгэл таараа хүүхд мөхтө өргүүлжсэн биш үү гэл асуудаг гэсэн. Тэр их л бүрхийг ирэл юм байна нэгч таас ойлгож байгаа тий. Оюун чимэг гэдэг нэрнээс өөр бол ямар ч мэдээлэл алга. Таны төрсөн ээж одоо аль нутгийн хүн бэ гэдэг мэдээлэл алга. Юу бас алга. Одоо аваг харин тий. Би авгийн ерөөсөө санддаггүй. Уул нь уншижсэн баг. Ерөөсөө ухаанд орж авахгүй. Окей. За баярлалаа. Ээж охин хоёрын ээдрээд тавилан энэ эмнэлгээс эхлэлтэй. Нэрнээс өөр мэдээлэлгүй ирлээ бид нэгдүгээр төрөх эмнэлэг буюу нийслэлийн өргөө амарч газраас эхэлсэн юм. Эрлийн явцад нэвтрүүлгийн оролцогч бүсгүй мягмар сүрэнгийн ээж оюун чимэг нь жойжил сүрэн овогтой болохыг олж мэдлээ. Үүнээс гадна ээж оюун чимэг нь энэхүү нэгдүгээр төрөх эмнэлэгт 20 жил асрагч хийж байгаад ажилласаа гарсан байна. Тухайн үед ажиллаж байсан өндөр наснуудын хэлснээр оролцогч мягмар сүрэнгийн ээж оюун чимэг нь Думаа гэдэг төрсөн эгчтэй гэдгийг мөн олж мэдлээ. Оюун чимгийн тухай мэдээлэл тун хомсдол түүний төрсөн эгчийнх нь мэдээллээр хайж дараагийн сэжвэрээ бид гаргахаар болсон юм. Ирэлт гарснаас хойш багахан мэдээллийг бол олж авч чадсан. За оюун чимгийн хувьд бол чаажил сүр авахтай. Тэгээд хэдийгээр яг оюун чимгийг олж чадаагүй ч оюун чимгийн төрсөн эгч байх магадлалтай нэгэн бүсгүйгийн сургийг бол гаргасан байгаамаа. Тэгээд тухайн бүсгүйгийн хүүхдүүдийнх нь байж болох хороогоор бол бид ирсэн байна. Тэгээд эндээс бас оюун чимгийн маань талаарх багахан сураг гарч чадах болов гэж бодож байна. Тэгээд тархин нэвтрүүлэг үзэгч та бүхэнд маань үргэлжлэн хүрч байна. Тэгээд хамтдаа ороод бас асууцгаая. Багийнхан бид хасрагаад Баян сурах дүүргийн 25 дугаар хорон дээр ирлээ. За нэвтрүүлгийн оролцогч мягмар сүрэн эгчийн үеэл байж болох саран жаргалтай холбогдох утасны дугаарыг бол олж авлаа. Тэгээд хэрвээ үнэхээр саран жаргал гэдэг хүн мягмар сүрэнгийн үеэл мөн бол саран жаргалаас мягмар сүрэнгийн төрсөн ээжийн сураг бол гарах магадлал өндөр байгаамаа. Тэгээд хамтдаа залгаад үзье. Яна? Сайн байна уу? Саран жаргал гэж юм уу? Тийм байна. Би ТV8 телевизийн тавилан нэвтрүүлгээс ярьж байна. Сэтгүүлч Гэрэлмаа гэж хүн байна. За. Танаас нэг зүйл тодруулах гэсэн юм аа. За. Таны ээж Думаа ад дүү оюун чимэг гэж хүн байдгүй. Тий. Манай тэр оюун чимэг чинь манай ээжийн төрсөн дүү юм ба. За. За өнгөртэй. Мэ хөөрхий. Тийм. Өнгөрөөд их олон жил болж шүү дээ одоо. Хэдэн жил болж байгаа вэ?
Аа тэр чинь 2008 он билүү 7 хавцал хүүхдээс нь асуусан гэх баха. Хүүхдүүдтэй нь холбоо барьж болох уу? Хүүхдүүдтэй нь холбоо барьж болно шүү дээ. Тантай очиод уулзвал болох уу? Одоо надтай уулзаад одоо хийх уулзах гэж байна. Хэдэн хүн уулзах гэж байна. Би яг телевизийн нэвтрүүлгийнх нь л яваа одоогор бол бид танаас мэдээлэл авах гал байгаа юм. Тэгээ тантай уулзаад тэгвэл гадаадд амьдардаг одоо нэрсэн байгаа харин тэгээд таалцсан. Тийм нөө. Тантай авч ирээд уулзал. За бариллаа гэж яваад чи. За ямар ч байсан оролцогчийн маань үеэл бисгүй бол уулзахыг зөвшөөрлөө. Гэхдээ бичлэгт орохгүй гэж байна. Тэгээд бид нар бол мэдээж яг бидний зорж хайж байгаа хүн бол биш учраас тухайн хүний бол үзэл бодлыг л хүндэтгэх үүднээс миний бие ганцаар орж уулзах болно. Мегмар сүрэнгийнхаа хүсэлтийн дагуу түүний төрсөн ээж юм бол ирээлд бол гарсан. Тэгээд өчигдөр бол мегмар сүрэнгийн үеэл байж болох нэгэн бүсгүйг бол олж уулзсан байгаамаа. Тэгээд тухайн бүсгүйгийн хувьд бол мегмар сүрэнгийн төрсөн ээж оюун чимгийн төрсөн эгч Думагийн охин гэдгийг бол хэлж байсан. Тэгээд түүний хувьд одоо Япон улсад 15 жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо төр зуур ирсэн багт нь бол бид олж уулзаж чадсан. Тэгээд түүнээс бол оюун чимгийн талаарх бол мэдээллүүдийг бол авч чадсан юм а. Тэгээд оюун чимгийн хувьд бол 2008 онд бол өөд болсон. Түүнээс гадна оюун чимэг нь бол нийтдээ 6 хүүхэдтэй 3 хүн бол одоо Дорнод аймагт бол амьдардаг. Хамгийн том охин Ганчимгийн тухайд бол Улаанбаатар хотод одоо гэр бүлийн хамт бол ажиллаж амьдарч байдгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тэгээд оюун Ганчимэгтэй бол бид өглөө уцаар холбогдсон. Тэгээд 12 цаг 30 минутад бол энд уулзахаар бол цаг товсон байгаа. Тэгээд түүний хувьд яг ямар учир шалтгаанаар түүнтэй уулзахаар цаг товсон байгааг бол хараахан мэдээгүй байгаа. Тэгээд ирснийхэн дараа бид ямар учиртай хийн хандсан талаар нь бол тайлбарлана. Тэгээд төрсөн эгч Ганчимгийн хувьд хэрхэн хүлээж авахыг бол бас хэлж мэдэхгүй байна. Тэгээд үзэж та бүхэн тавин нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Бид ирж хайж байсан хүнийхээ талаар мэдээллийг олж авч чадлаа. Бидний эрлийн гол зорилго болсон оюун чимгийн төрсөн эгчийн охин Саран Жаргал бидэнд хангалттай мэдээллийг өгч чадсан юм. Гэвч харамсалтай нь Жожил сүрэн овогтой оюун чимэг одоогоос 14 жилийн өмнө элэгний өвчнөөр энэ хорвоог орхисон байлаа. Гэхдээ түүний үргэлжлэл болсон үр хүүхдүүд нь энх тунх амьдарч байна. Энэ цэнгэр бүртгэлтэйч мөн үү? Та чигээрээ ороод наадлынхаа шилээ хаалга руу. Одоо зүүн гал тийшээ гээд. Мөн гэж. Сэмэнэ. Дайшээс. Тэг гадарцаа. Гайхаад байна. Гайхч нүгч. Гайхч. За энэ юм нь гинт туцаар ярьж дуудсан бас уучлаарай. За би танд нэг захиа өгшөлтэй. Тэгээд дараа нь хоёул яриа өргөжтэй тий. Энэ захиа шатлаа задлаа захиа өгшөж. Хаяг маяг хүн нэр нь авахгүй. Хамгийн нэг шин татдаг. Юм байна. Миний төсөл бодож ирсэн юм байна. Олцгаа. Хэвдэг олцгаа. Мегмар сүрэн багтаа гэж бодож ирсэн байхгүй. Гарсалт зүрхэж. Дөгөө мөн хайжсан та? Хайцаагүй хамгийн сүүлд нэг 80 хэдэн онд нэг яажсан. Ээжтэйг хамгийн сүүлд нэг сургууль явдаг байсан маань. Баян ус нэг байсан гэсэн юм. Хоёлаа нэг дүүдээр нь очив. Би үүтэ мэддэг байсан байхгүй.
тэгэл нэг дагуул сургууль дээр нь очиод нэг хальт уулзаад салж ирсэн хамгийн сүүлд. Тэр нь хэдэн настай байсан? Мэдхгүй тэр сайн мэдхгүй гэж. Сургууль дээр ирсэн. Одоо бол та айлын ганц охин гэж явж байгаа гэсэн тийм. 3 эрэгтэйдтэй л. 3 эрэгтэйд дорнод байдаг. Түүнийхээ та таны эрэгтэй дүүнээр бас үрчлэгдсэн эгч байгаа гэдгийг мэдгүй. Мэдхгүй би өглөө ярьсан гэсэн чи өө тийм үү ямар гоё юм гээл тэгсэн. Тэгээд мэдж авсан ба. Таны дүү одоо бидэнд хэлэхдээ бол ганцхан оюунчим гэдэг нэрлэл үлдсэн байсан. Ээжигээ хэний оюунчим гэдгийг мэдэхгүй байсан. Хаан төрсөг эдэн орнд төрсөн мэдэхгүй. Урчиж авсан ээж Нина буюу чамд төрсөн нэг ихч байгаа гэдэг үгийг бол хэлсэн гэсэн. Надад төрсөн нэг ихч байх хэвээр ээж маань авахгүй ядаж би төрсөвчтэй болцох гэсэн юм ажилласан. Таны бүтэг болцсон. Тэ ямар хүн болсон бэ? Тэ миний л үе юм бэ те. Танаас ганцхан дүү юм бэ? 75 он харин би бас тэгж бодчихсон. Ойролцоо төрсөн юм байна те. Тий, ойролцоо баргой энэ гэл. Ер нь дүүний хааны эзэн нэг өдөр бас хоёр дүүгийнхаа ирэлт гарна гэж бодож яваа. Би айгүй боддог байсан. Нэг уулзсан байсан даа гэж. Тэгээд өдөрт яагаад хайж эхлэх вэ нэ та? Өөрөө тийм сайн мэддэг байхгүй. Тэгээд тэр нэг сар агч мэдгч байлаа. Бид бас нэлээд цаг хугацаа гэрэлж хайсан. Таны ээжийг олохын тулд хамгийн ихээ таны ээжийн төрсөгч Думагийн ирэлт харсан. Тийм аа тэр ихч минь бас өнгөрсөн шүү дээ. Тийм үлээ. Ойролцоо өнгөрсөн байсан тийм. Думагийн ирлэлээр Думагийн хүмүүсийг олж Думаа гэдэг хүний хүмүүсээс та бүхнийхээ сургаагаас гаргаж авч чадсан. Тийм бид нар ихчдүүг өгдөг таахгүй. Тэр сансан нэлээ ярилцсан. Тэгээд тантай уулзаад ирлээ Баттчаад нэвтрүүлэгт хандсан Мягмар сүрэнтэйгээ уулзах байгаа. Тэгээд Мягмар сүрэндээ бас бирлийнхаа үр дүнгээр дуулах нь. Тэгээд үүний дараа ихч дүү нарыг бол уулзах болно. Тэгэхээр та бол уулзъя гэж байна тий. Тэгэхээр дүү нарын маань хувьд Улаанбаатар хотод маргааш ч юм ирж амжих уу? Чадахгүй шүү дээ. Та төлөөлөө уулзчих жаална тий. Төлөөлж бүр цагаан суман дээр авахгүй. За тэгвэл маргааш өглөө хэдүүлээ яг эндээ 11 цагт уулзах болох. Энд үү? За тэгээ. Загтал унших төдийлөл төрсөн дүү Мягмар сүрэн нь ээжигийн, эгчигийн хайж байгааг мэдсэн ган чимэг сандарч баярлах нь зэрэгцэж байлаа. Дүүний хувьд дүү Мягмар сүрэнгээс нэгэн насны зөрүүтэйч гэлээ хүүхэд насны үйл явдлаа тодхон санаж байна. Дүүний ээж оюун чимэг нь Мягмар сүрэнг энэ бол чиний төрсөн дүү хэмээн уулзуулж захиж байсныг тэр онцлов. Айд сандарсан ч ансханд нь баярын нулимс дүүргэсэн эгч урдхан шиг дүүтэйгэн уулзахыг хүсэж байлаа. Мэдээлэлээ баттгасны дараа бид нэвтрүүлгийн оролцогч Мягмар сүрэнд ярилын талаарх үр дүнг дуулгахаар яаран уулзахаар шийдсэн юм. Ярилын талаарх мэдээллийг бид нэвтрүүлгийн оролцогчтойгоо хэлэхээр ажлынхаа ойролцоо ол ирсэн байна. За нэвтрүүлгийн оролцогч Мягмар сүрэнгийн хувьд бол төрийн банкнд ажилладаг. Тэгээд ажил дээр нь бол зураг авахыг зөвшөөрөг учраас бид ажилтгааны ойролцоо гэдэг үгнээс цэцэрлэгт хүрээлэн дээр бол уулзахаараа цаг тохирсон байгаа. За оролцогчийн маань хувьд одоо ирж гэнэ гэжсэн. За мегачийн маань хувьд тэнд ирж байгаа шиг байна. За Мягмар сүрэгчийн маань хувьд бол одоо ирлийн талаар бол юу ч мэдээгүй байгаа. За сайн байна уу гिचээ. За гэр дуудсан дуурчлаарай. За. Хоёул тийш сууж байгаа яаж тий? За баг хамтлан бид таны хүсэлтийн дагуу нэлээд хугацаанд нэлээд удаан ирэлт гарлаа. Таны үед бид нарт өгсөн мэдээлэл маань ердөө л оюун чимэг гэдэг нэр өгсөн тий. Тэг ганц овгийн мэдгүй ганц оюун чимэг. Бас оны нутгүй. Оны мэдгүй, регистрийн мэдгүй. Тэг ганц оюун чимгээс өөр юу мэдээлэл авахгүй надад бас өөрт. Тийм л байгаа. Бид таны ээжийн сургыг гаргаж чадсан. Тийм үү? Байна уу? Таны төрсөгчийн сургийг бас гаргаж чадсан. Төрсөгч байна уу тийм? Ямар гоё юм бэ? Гоё сайхан мэд. Таны дүүнэрийн сургийг бас гаргаж чадсан. Дүүтэй гэдэг нь бол мэдгүй. Ихчтэй гэдэг нь бол мэдчихсэн. Та 3 их. Бүх ямар гоё юм бэ те? Айгуу гоё. Тэ намайг хөдөлж бишөрхөл. За би таны ээжийн тань сургийг үзүүлээ. Тантай адилхан сайхан хүн л. Тийм үү? Оо тийм би ямар хөрх.
Хөрх юм аа. Надтай адилхан гэдсэн. Тэгж. Би танд эрэл эхлэхэд хэлжсэн тий. Бидний эрэл ямар ч үр дүнд хүрч магадгүй үгүй тий. Хүний амьдрал мөх ус байдаг. Тэгээд харамсалтай таны ээжийг тэнгэртээ твшчихсан. Сургийг гаргаж ийн гэдэг чинь л болж байгаа шүү дээ. Зүгээр суулцах тавилангүй л юм билгүй. Таны ээж зүгээр нэгчтэй дүүнэртэй гэдэг чинь мундаг биш шүү дээ. Таны ээж 1953 онд төрсөн Чойжил сурангийн оюун жим гэдэг. Яг одоо хэлэнгүүт санаж ш нэр нь тийш шүү дээ. Ээж нэгдүгээр төрөхөд асрагч хийдэг байсан. Тийм баг. Нэгдүгээр төрөхөд л ямар ч уулцсан гэж ярьжсэн. Тэгээд юу гэдгийг нь олондог. Таны сургууль дээр таныг ч таны ээж хоёр тантай ч уулзчихсан гэсэн та энийг санддаг уу? Сургууль дээр үү? Өстөн битггүй. Сургууль дээр л ирж байгаагүй хаа. Би тэр намайг нөгөө гэрт байж хад жоохон бахад л манад л гэртэл ирж байсан. Ээж тэр иржсэн. Би бол тэрийг санаад. Би хоёр ээжтэй юм гэж хэлжсэн. Тэр л ерөөс өөр юм ерөөс санаанд ордгүй ш. Хөөх юм биш. Түрэ хичтэй дүүнэртэй тусч сайхан бит. Өөр юм уу? Илэгний өвчнөр илгээр үед болсон гэсэн. Оо за. Таны ихч танаас ганцхан ихч юм билээ. Оо тийм үү. Би ч 2 3 бах гэж бодод байсан шүү. Манай ээж чинь чамаас нэг 2 3 л ихч байж магадгүй гэдэгтэйс аахгүй. Таас нэлээ хүүтэн байна. Тэгэхээр би танд гол зүйлээ хэлчихэд хоёлаа бас эргээд болзъя. Маргааш өглөө 11 цагт 10:30-д та Тэнгис кино театрын хой талын орон чалаад заа дээр 10:30 дээрээ. За цагийг яг баримталчтай бол. За тавьчих. Зургийг яг манай Гэтэ бид нар өнөөдөр төр зур таны хичээс авсан. Та өнөөдөр даавал яваа. маргааш би авчдаг чи. За хичээс авсагаарай. За. Бид нарт биш та ихчтэй өгөх хэрэгтэй байгаа. За. Баярлалаа. Таны ихч хайртай шүү. Уучлаарай гэдэг үгийг дамжуулсан. Уучлаарай шүү дээ. Таны ээж таныг маш их ярьдаг. Тийм ба. Би зөндөл бодчихсон. Игчтэй л гэж битэн дүүнэртэй гэж битгэхгүй уучлаарай. За маргааш өглөө олзъя дэх хөвчээ. Одоо сайхан тайвшраад өнөөшин сайхан амраад аваарай за. Маргааш өглөө хавтчих. Талын нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд талын нэвтрүүлэг маань тун удахгүй үзэгч та бүхэндээ гэгэн сайхан уулзалтаар бол өргөжлөн хөрөх болно. Бидэнтэй зүг байгаарай. ТV8. Ээж үгүй чи түүний орон зайг орлох энэрх игч байна гэдэг хацтай. Зулаагаан даган ганцхан жилийн зөрүүтэй мэндэлсэн тэд эргэн уулзах хувьтай байжээ. 10-20 жилч биш бүхэл бүтэн 47 жилийн дараа тэд эргэн уулзах гэж байна. Ээжийн хайрыг үргэлжлүүлэх игчтэйгэн уулзахаар болсон нь нэвтрүүлгийн оролцогч Мягмар Сүрэнгийн амьдралд тохиолдож байгаа мартагдшгүй сайхан мөчийн нэг болох нь ойлгомжтой бизээ. Ээж минь үргэж авсан юм маань хэрдэг байсан. Одоо ийм хүн байгаа их сайхан бүсгүй байдیں۔ Л гэж ярьж ирсэн. Тэгээд нэрийг дурж ирсэн. Ээж болохоор яг өөрийгөө бол нэг ихтэй гэжсэн дүүнер мүнэрэг бол гэж ярьж байгаагүй. Гэтэ яг айгүй олон жилийн өмнөөс би нэг юм тавилан нэвтрүүлэгт орд юм уу гэж надад олон удаа цохиулчихсан байхгүй юу. Тэгээд би ээж тэгээ өөрөө мэддэг л тэгээд тиймэрхүү.
Бид нар бол яг таны хчтэй 11:30 гэж цаг тавьсан байна. 10 одоо 11 цаг 16 минут болж байна. 14 минутын дараа орж ирнэ. Ээжийн зургийг орж ирнэ очтон байна. Тий. Утсан дээрээ зургийг өнөдөр угаалгаж чадсан. Атсан зөндөө хараал явчихлаа. Эмээгийнхэн зургийг харсан уу? Харлаа. Ээжтэй адилхан юм билээ. Ер нь бол тэр эмээгээ сонсгож чсэн оюунч мэ гэдэг нэрнээс өөр бас би ямар ч тийм мэдээлгүй явжсэн. Тэгээд ээжээс авсан гэдэгт маш их баярлсан. Одоо ээж минь өргөж авсан талаасаа бол одоо доороо 2 эмэгтэй дүүтэй. Өөрөө бол айлын том нь одоо тийм тэр айлынхаа том нь. Дээр нэг ахтай сайхан насаараа тэгээ одоо ээж минь өөрөө том нь болчих үлдсэн байхгүй юу? Тэгээ би бол тэгтээ бол яг юугаас яг ээжээгээ өргөмөлөхөд бол бүр сүйдэл мэдсэн. Тий. Одоо тийм их хайраар одоо ээж минь өргөж авсан ээж их хайрлаж өсгөжсэн. Таны ээж ус биднийг анх уулзахад хэлжсэн л да. Би ээжигээ одоо уршилж авсан ээж Нинагаа эсэн мэндэ хатнал төрсөн ээжийнхээ ирэлд гарч зүрхлээ би ээжигээ гондоохчихвээ гэхээс айдаг байсан намайг маш их инхвэлж хараар дутаалгүй өсгсөөг сайхан бурайсан гэсэн тий. Би өрнөм хийж юм тэр өссөн. Өргөж авсан юм байна. Их сайн юм. Амьд урах гэж байдаг бол тэр эмээг юм аа л. Тэр эмээг хайртайсан. Намайг өөрөөр гаргаж өсгсөн. Зэн амьдынхын зэв. Тий ангтайчин зэн пис. Гэтэ таны урчилж авсан ээж бол таныг төрсөн ээжигээ заавал олж уулзаарай гэж хэлдэг байсан гэсэн тий. Ээж нь уулзалж хамсан нэг гэл тэгдэгс яах вэ ээж яах вэ гэл тэгдэгс. Та ер нь ээжтэй их ирэх байсан бол л Өө сайн тэрж авдаг байсан уу? эхлээд үнсэлтэй л идэгсэн шүү дээ. Өглөө босгод л нэг байд өдөрч ингээл жоохон хэвдэж үтгээ. Энийхөө босоорой өдөр халуун наранд унтчихлахгүй мангар болд шүү гэдэг үнсэлсэр идэг. Өглөө бол үнсэлсэр идэгсэн. За 47 жилийн турш уулзаж чадаагүй эгч дүү хоёр бол одоо хэсгэн хормын дараа бол уулзах гэж байна. За нэвтрүүлгийн маань оролцогчийн хувьд бол анх бидэнд хандахдаа бол төрсөн ээж болон төрсөн эгчийн ирэлд гарсан хэдийгээр ээж нь тэнгэртээ дэвшсэн ч түүнд 3 сайхан эрэгтэй дүү бол байгааг бол одоо эрлийн эцэд олж авч чадсан байгаа маа. Тэгээ дүүнэрийн хувьд л одоо Улаанбаатар хотоос холд орнууд аймагт бол амьдардаг учраас энэ удаагийн манай уулзалтанд бол ирж чадаагүй. Тэгээд гэр бүлээ төлөөлж одоо төрсөн гэрч ганч мэгч бол одоо хэсгэн хормын дараа орж ирж дүүтэйг бол уулзах гэж байна. Ингээд үзэж та бүхэнд тавилан нэвтрүүлэг маань гэгэн сайхан уулзалтаар үргэлжлэн хүрч байна. Бидэнтэй цуг байгаарай. ТV-нэ. Таны хувьд бас тэгвэл харсан гэсэн тийм. Жоохон батмал харсан. Тэгэхэд ямар охин байсан? Хэдэн настай байсан? Жоохон л 10 идэл байсан баг. Хүмүүс өөрөө санаж байгаа юм. Би тэрийг санахгүй. Ээжтэй нэг сургууль дээр ч очиад нэг уулзаад тэгээд салж ирсэн. 80 танд. Уртаа өстэй нэг бороо охин байсан. Таны ээжтэй хэлэх байна. Ээжтэй байтлаа. Эмэгтэй дүү байгаа тийм. Тэр нь мега учраас хідэр дүү юм бэ?
Яг одоо танах ингээ 3 дараалцсан охин байсан юм уу? Тийм бараг ойролцол. 3 хүү охин дараалж гараад дахиад 3 хүү дараалж ирсэн гэсэн үг юм. Тий. Манай ээж чинь 83 онд хөдөө цагаан гоё. Үнтэй сууж яваад. 83 онд чинь хичээсэн нь лээ. Тэгэл энэ чинь 83 онд дөрөв ангид орчихсон. тэгэл очиод тэнд хүнтэй суугаад тэнд уруу хөт. Таавал имээ дээр өссөн. Тэгээ би имээ дээр өссөн. Тэгээ ууцсан санаж ярил гэдэг чинь. Тэнтэй зөв багаас хойш өссөн. Одоо Америкт байгаа пүүж бид болж цог нэг дээр өссөн болохоор аягүй. Таны гэр бүлийг олохын тулд бид таны ээжийн төрсөгчийг эхэлж олсон. Тэгээд төрсөгчийнх нь мөрцөө явсараад таны үеэл саран жаргал таамагласан. Тэгээд саран жаргалын үед л нөгөө Японд амьдардаг гэдэг. Яг Монголд ирсэн байх үед нь таараа. Тэгээд таны ихчтэй холбож ирсэн тий. Думаагч яах. Домаа ихэр бас манай орцогч маань сайн мэдгүй байгаа та. Тий сүлд нь бас манай орцогч мэдээлэлтэй байгаа юм. Орцогч маань хувьд л нөгөө маш багасаа өвдсөн болохоор ямар нэг мэдээлэлс байхгүй. Харин сайн мэдгүй баг ээжин зөрөө мөрөөр байхгүй тий. Ой гүгсээ үлхэж. Цаад ирсэн юм. Төгөн. Тэгээд тэнд явчихсан ч тань хардаг юм. Уулын тэнд би энэ харж л явсан байна. Үржидөө ингээл ажил дээр ингээл хөвшөө би Баян Монгол харуул нөө Олимпиалагийн ажилтны төрийн банкнд ажилладаг. Тэгэл хөвшөө хүмүүс орж ирэхээр адилхан надтай адилхан юм байна уу гэж хардсан ш. Царайтай та охин өвчлж охинорчдос юм биш. би оюун чимэг гэдэг нэртэй хүн болгоноос асуудаг байхгүй. Манай бүр хуучин ажлын захирлаа гэсэн оюун чимэг гэлдэгдэг гэсэн байхгүй. Таараа энэ залуу байхдаа нэг охин мохин энд дүүрчлүүлсэн юм шээ гэж асуудаг гэсэн. Улам санууч инээсэн миний бигчийн ухааныг нутгийн цагаан маань үлэнд учирлаач байлгүй. Хардарсан Одоо нэг зургатаар харж ирсэн болохоор сайн ч мэдэрх байх, муу ч мэдэрх аль нь ирэх болдоо л гэж бодсон. Тэгтээ итгэлтэйс. Энэ дээр л нэг юм хэлтэй шиг оволцоод. Тэр дүүтэртэй. Улам санууч инээсэн миний бигчийн ухааныг нутгийн цагаан Нууц чадаагүй. Уучлаарай. үлэнд учирлаач байлгүй. Намайг төрүүлсэн баярлалаа. Эцэст нь уучлаарай. Санууч инээсэн миний бигчийн ухааныг нутгийн цагаан маань үлэнд учирлаач байлгүй. Амьдралд нэгнээ бүдрэхэд тулд суух энэл бүсгүйчүүд асгартлан уйлахт нь алгааран нулимсыг нь арчиж өгөх эгч дүүс хатан ихийн хэн хөвлөд хамттан багтсан ч хантаа гэрт эрхэлж товлож хамттан өсч тэд чадаагүй. Гэхдээ тэд энэ олон жилийн дараа амьдралын жаргал зовлонгоор хамттан туулж тэнгэрт дэвшсэн ээжийнхэн сэтгэлийг амраах хувьтай байжээ. Хүний амьдрал гэдэг мөх биш. Хэрв та хэн нэгнийг хайж байгаа бол цаг алдалгүй бидэнд хандаарай. Таны хайртай хүн таныг хүлээсээр хагаад нэг л өдөр энэхүү орчлонгоос үрд буцсан байдаг. Талны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай. Улам